Олимпийн аврах хөдөлгөөнөөс Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Загц Зуран албан тушаалаа хүлээлт өгөхийг шаардаж хэдэнтэй хэвлэлийн бахурал зарлан эсэргүүцэл илэрхийлсэн. Тус хөдөлгөөнөөс Загц Зуран нь албан тушаалаа уруулаа ашиглаж тус хорооны газрыг худалдсан шүүгээс тогтоодод байгаа учраас албан тушаалаа өгөхийг шаардаж байгаа юм. Энэхүү мэдээллийн хариуд Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Загц Зуран дараах тайлбар мэдээллийг өглөө. Намайг буруутгасан зүйл бол энэ та бүхэн сайн мэдж байгаа энэгээр сайн явдаг бол энэ бейсболын талбайны ард талд газар байгаа. 30-ыг өрчгөн 100 м хэмжээтэй газар. Энэ газрыг нийс зориго компанид удирдах зөвлөлийн гүйц зөвлөлийн шийдвэр гаргуулаагүйгээр шилжүүлсэн гэж намайг буруутгасан. За энэ бол 2004 онд Олимпийн чуулган оролцсон. Энэ Олимпийн чуулганаар тамирчид зориулсан зочид дуудлал барих тухай орсон. Тэгээд надад даалгасан зочид дуудлал барих гэж. Тамирчид зориулсан зочид дуудлал Монголд хэрэгтэй юу? Энэ бол хэрэгтэй зүйл. Олимпийн чуулганы шийдвэрийг бий биелүүлэх ёстой. Ингээд би нийс зориго компанид гэрээ байгуулад энэ газрыг бол одоо нийс зориго компанид шилжүүлж өгнө үү гэж би хүсэлтийг одоо Улаанбаатар хотын сайханд өгсөн. Улаанбаатар хот энийг судалж үзээд манай чуулган шийдвэр ард нь хавсардсан байсан. Энийг судалж үзээд нийс зориго компанид шилжүүлсэн. Тэгээд нийс зориго компани бол эндээ тэр зочдуудлаа бариаг. Яагаад гэвэл цааш нь энэ газар нь бага томсгож авч чадвал зочдуудлаа барих, томсгож авч чадахгүй бол эндээ байцрынхаа одоо бэлтгэх сургалтыг хийх ийм л зорилго байсан. Тэгээд нийс зориго компанид газар томсгож авч чадаагүй учраас тэр газар нь одоо байцрынхын бэлтгэлтэйг л байж байгаа. За энд бол миний буруу бий. Ямар буруу бий гэхээр би үүсэлээр шийдвэр гаргуулаагүй. Би яагаад гаргуулаагүй гэхээр би одоо чуулган шийдвэртэй учраас энэ нийслэлийн одоо захиргаанд бичсэн бичгтээ чуулган шийдвэрийг хавсаргаад явуулсан. За эндээс 47 сая төгрөгийн хохирол учруулсан гэж байдгийг. Тэгэхээр энэ 47 сая төгрөг гэдгийг одоо би та бүхнээр дамжуулж их зөв ойлгуулахыг хүсэж байгаа юм. Хүмүүс энэ 47 сая төгрөгийг намайг аваад кармалцсан юм шиг ойлгодог байхгүй юу? Энэ 47 сая төгрөг нь тэр газрыг үнэлсэн үнэлгээ. Одоо хууль хяналтын байгууллагаас газар үнэлдэг одоо мэргэжлийн байгууллагаар үнэлүүлэхэд тэр газар бол 47 сая төгрөг болсон. Тэгэл тэр 47 сая төгрөгийн хохирол учруулсан гэж намайг одоо буруутгаж одоо дээрх ялыг өгсөн юм аа. Тэгээ би шүүхийн шийдвэрийг бол хүндлэх үзэж байгаа. Яагаад гэвэл би гүйцэтгэлийн шийдвэр гаргуулаагүй учраас. Даамын холбооны дэд ерөнхийлөгч Батэрдэн оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Жаргал сайхнаар олон улсын олимпийн хороонд удаадараа Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Загц Зуранд хариуцлага хүлээлгэн хаартыг зөрчсөн гэх асуудлаар захидал үргэлжсэн байна. Харин олон улсын олимпийн хорооноос энэхүү захидлын хариу иржээ. Энэ захидалтай бол одоо яг энэ шүүхийн шийдвэрийг дурдаад тэгээ хуулиас одоо ингэж ял авсан. Тийм учраас бол олон улсын олимпийн хорооны хаарт зөрчиж байна. Энэ дээр арга хэмжээ авч гэж гисэн. Олон улсын олимпийн хороо манахаас нэмэлт материал авсан. Нэмэлт материал яг л би яг саяын ярьсан процессыг л тэнд явуулсан. Олон улсын олимпийн хороо ёс зүйн хороотойгоо судалж үзээд энэ одоо Монголын үндэсний олимпийн хороонд үүссэн ерөнхий Загц Зурантай үүссэн энэ нь бол одоо олон улсын олимпийн хаарт зөрчөөгүй байна гэж хариулт ирсэн. 6 дугаарт энэ төрлийн олимпийн хороотой адилхан юм болох юм шиг яриад байгаа юм. Энэ бол одоо их өөр зүйл шүү дээ. Энэ төрлийн олимпийн хороо олон улсын олимпиос эрхээ цуслуулсан. Энэ эрхээ цуслуулсан үндэслэл нь бол энэ төрлийн олимпийн хорооны ерөнхийлөгчийг түүнийг сонгодог гишүүдийг засгийн газар томилсон байхгүй. Тэгээд засгийн газар энэ төрлийн олимпийн хорооны одоо тэр бүрэн эрхт бие даасан байдалд халдсан учраас олон улсын олимпийн хороо төр хугацаанд төтгөлзүүлсэн. Тэгээд төтгөлзүүлээ тэрийг одоо дараа нь хурлын хийлгээд засгийн газрын оролцоогүйгээр хийлгээд ингээд одоо хэвийн ажиллагаанд явж байгаа.